За хэсэг охид өвгүүд дэлгүүр хамттай явцгааваа. Хөвгүүн бүрт 200,000 төгрөг, охин бүрт 160,000 төгрөг бол хэрэгэлсэн гэж байна те. За тэд нийтдээ 2,640,000 төгрөг хэрэгэлжээ. Тухайн бүлэг хүүхдүүдийн тоо сондгоо байсан бол хэдийн эрхтэй байсан бэ гэж. За тэгэхээр эхлээд хөвгүүн охид гэж те. За тэгэхээр бүгд юу юм бэ? 4 тэгтээ юм байна арийнх нь. За тэгэхээр бүгднгийнх нь 4 тэгийг нь бол арын 4 тэгийг нь бол ингээ авчжээ. Тэгэх юм бол тооцоолоход их хялбархан болно гэсэн. За тэгэхээр 20 төгрөг, охин бүр бол 16 төгрөг. За нийтдээ бол өрсөн мөнгө нь болохоор 264. За энийг бол тооцоолоход хялбар болчихно. За яг энэ 2,644 гэдэг байдлаар бодоо явбал жоохон тооцоолоход жоохон төвөгтэй болчихно гэсэн. За тэгээд бүлэг бол сондгоо хөвгттэй байсан гэж. За тэгэхээр эндээс бол яг хөө шууд хөөх аргаар бодоо явчих. За эхлээд А хариугийн хариултыг бол шалгачих. За хөвгүүд бол 2 ширхэг хөг байсан гэж байна. Тэгэх юм бол 40 төгрөг бол өрсөн гэсэн. За тэгэх юм бол нийт мөнгнөөс асчвал 224 үлдэнэ гэсэн. За 224-ыг 16 тохиолчвол нэгээр өглөө 64 гэхээр чинь 64 маань 16 хуваагдахгүй учраас эхний хариу бол худлаа болсон гэсэн. За тэгвэл одоо 6 гэсэн хариу шалгая. За 6 хөвгүүн байсан гэх юм бол нийт хөвгүүд бол 124 өрсөн гэсэн. Тэгэхээр 264-аас 124-ыг хасчих юм бол 144 болно гэсэн. 144 16 хаваачих юм бол хэд гарах вэ гэхээр чинь 9 гарах нэ. За тэгвэл 9 охидын тоо бол 9, хөвгүүдийн тоо 6 гэхээр чинь нийлбэр нь 15 буюу бидний өгсөн нөхцөлтэй бол таарч ин сондгоо байна. Тэгэхээр би хариу зүг байжээ.